Үндэсний аюулгүй байдал бол Монгол улс оршин тогтнох цэцгэлэн хөгжихийн үндэс суурь мөн. Монгол улсын ерөнхийлөгч Ухнаагийн хүрэлс үг. Монгол улсын ерөнхийлөгчийн ивэлдор орон нутгад дахь үндэсний аюулгүй байдлыг хангах чиглэлтэй байгууллагуудын удирдах ажилтны зөвлөгөөн. Энэхүү зөвлөгөөн нь Монгол улсын ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлыг хангах бодлого, засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр тусгагдсан үндэсний сөрөн тэсвэрлэх чадварыг бэхжүүлэх зорилтыг бүс орон нутгийн хөгжлийн болон аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаатай уялдуулах зорилгоор Монгол улсын ерөнхийлөгчийн санаачлагаар анх удаа зохион байгуулж байна. Зөвлөгөөнийг бүсчилсэн хөгжлийн бодлого ба үндэсний аюулгүй байдлыг хангах тогтолцоо 2024 сэдвийн дор салбар болон нэгдсэн хуралдаанаар зохион байгуулж байгаа бөгөөд орон нутаг дахь үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг бүхий 11 байгууллагын 400 гаруй удирдах бүрэлдэхүүн оролцож байна. Баруун бүсийн салбарыг бүсийн хөгжил ба аюулгүй байдлын орчны өөрчлөлт, эрсдэл, эмзэг байдал сэдвийн хүрээнд тагнуулын ерөнхий газар хариуцсан явууллаа. 5 аймгийн 92 сумын нутаг дэвсгэрийг багтаасан баруун бүсэд 14 үндэстэн ясны 411.1 мянган хүн буюу манай улсын хүн амын 12.5% оршин сууж байна. Тус бүсийн хүн ам өнгөрсөн 20 жилд өсөөгүй бөгөөд Монгол улсын хилийн хамгийн урт хэсэг буюу 2688 км хилээр 2 хөрштэй хиллэж хүн ам цөөрч нутаг орон эзгүүдэх эрсдэл үүсэж байна. Говийн бүсийн салбар хуралдааныг бүсийн хөгжил ба орон нутгийн хамгаалалт сэдвийн хүрээнд зэвсэг хүчний жанжин штаб хариуцсан зохион байгууллаа. 4 аймгийн 45 сумын нутаг дэвсгэрийг хамарсан говийн бүс нь бүгд найрамдах хятад ард улстай 1681 зууны 46 км хилээр хилэлдэг. Байгалийн баялагын арвин нөөцтэй манай улсын хөгжил аюулгүй байдлын стратегийн чухал бүс юм. Тус бүсэд 211,201 хүн ам оршин суудаг бөгөөд уул уурхай дагсан хүн амын өсөлт байгаа хэдий ч сумор нутаг хил хязгаарын ихэнх хэсэгт хүн ам цөөрөх хандлагатай байна. Сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлт, уул уурхайн ашиглалтаас шалтгаалan цөлжилт эрчимжин хөрсний дороотол үүсэт байна. Хангаан бүсийн салбар хуралдааныг бүсийн хөгжил ба орон нутгийн аюулгүй байдалд иргэд иргэний нийгмийн оролцоо сэдвээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар хариуцсан явууллаа. Дэлхийн нүүдэлчид Монголын түүх, төрт ёс, соёлын их хувийг хадгалдаг хангаан бүс бол манай улсын соёл иргэншлийн аюулгүй байдлыг хангах бодлогын голомт нутаг юм. Тийм учраас Монгол улсын ерөнхийлөгч хар хурамтын сэргээн байгуулах тухай зарлиг гаргаж амжилттай хэрэгжүүлж байна. Хангаан бүсэд 3 аймгийн 45 сум хамрагдаж Монгол улсын нутаг дэвсгэрийн 15%, ой нөөцийн 10.2% энэ бүсэд хамаарч байна. Төвийн бүсийн салбар хуралдааныг бүсийн хөгжил ба бүс орон нутгийн аюулгүй байдлын удирдлагын нэгдсэн тогтолцоо сэдвээр цагдаагийн ерөнхий газар хариуцсан зохион байгууллаа. Энэ бүс нутагт 3 аймгийн 48 сумын нийт 307 мянган хүн оршин суудаг бөгөөд улсын хэмжээнд үр тариа, хүнсний ногооны 60-70%-ийг дангаараа хангадаг. Монгол хүний аюулгүй байдлыг хангахад чухал үүрэгтэй бүс нутаг юм. Хойд бүсийн салбар хуралдааныг бүсийн хөгжил ба хил орчмын бүс нутгийн аюулгүй байдал сэдвээр хил хамгаалах ерөнхий газар хариуцсан зохион байгууллаа. Хойд бүсийн 3 аймгийн 41 суманд нийт 305 мянган гаруй хүн амтай. Монгол улсын нутаг дэвсгэрийн 9.6%, ой нөөцийн 47.4%, гадаргын усны нэлээд төв энэ бүсэд хамаарч байна. Тус бүсэд манай улсын цэнгэг усны 74.6%, ой тайгын 25%-ийг айл савдаа багтаасан монголчууд бидний нүдний цэцгийн мэт хайрлан хамгаалж байх ёстой хөвсгөл нүр оршдгоороо онцлог юм. Зүүн бүсийн салбар хуралдааныг бүсийн хөгжил ба гамшигын эрсдлийн бүсийн удирдлага сэдвээр онцгой байдлын ерөнхий газар хариуцсан амжилттай зохион байгууллаа. Тус бүсэд Монгол улсын нийт хүн амын 6.6% амьдарч байна. Хүн амын өсөлт сүүлийн 20 жилд хүн амын өсөлт зогсон шилжилт хөдөлгөөн баруун бүсийн дараа улсын хэмжээнд 2-т орж байна. Ажилгүйдлийн төвшин 38%, ядуурлын төвшин улсын дунджаас 5%-аар илүү байгаа бөгөөд хөдөлмөрийн болон цэргийн насны эрэгтэйчүүдийн тоо буур хандлагатай байна. Ой хэрийн төмрийн аюулын хамгийн эрсдэлтэй өндөр бүс юм. Улаанбаатар бүсийн салбар хуралдааныг батлан хамгаалахын яам, нийслэлийн засаг даргын тамгын газар хариуцсан нийслэлийн гамшигын эрсдэл, хөрс, хүрээлэн буй орчны бохирдол, иргэдийн аюулгүй байдал сэдвээр зохион байгууллаа. Энэхүү зөвлөгөөнийг өгтөж
Монгол улсын үндэсний аюулгүй байдлын дотоод орчныг үсчилсэн үнэлгээг 9 чиглэлээр анх удаа хийсэн бөгөөд зөвлөгөөнөөр орон нутагт аюулгүй байдлыг хангах тогтолцоог бэхжүүлэхэд чиглэсэн 20 гаруй асуудлыг хэлэлцэж байна. Орон нутгийн аюулгүй байдал нь үндэсний аюулгүй байдал хангагдах суурь нөхцөл амин чухал хэсэг мөн. Орон нутгад үндэсний аюулгүй байдлыг хангах чиглэлтэй байгууллагуудын удирдах ажилтны зөвлөгөөн.